За сайхан ингээд цэвэрхэн болцсон. Хоол даас. Тасамацано. Тэгэхээр яг одоо би хний хичээлээ хний хараа тасаа хоол хийсэн чинь хоол дүүрээ сонгоод муудата хуурах хоол байгаа. Өнөөдөр болохоор одоо явж Avengers үзсэн. Жил үзлээ. Гоё ах гэж нэр. Өнөөдөр кино одоо 4:30-аас ороод цаг өнгөж 10 болох гэж байна. Капагу. Одоо хаваас үзсэн. Та гүйлтийн зам дээр ямар гүйлтэй гүөх вэ? Автоматар гүөх үү, програмаар гүөх үү, аль эсвэл манаалаар гүөх үү? Манаал. Энэ DJ-г нэрээ. Jimny DJ бүр алж шүү. Чи шүү Jimny DJ. Nice. За тэгээд юм нэг иймэрхүү харагдана. За тэгэхээр одоо би та нарт планк хийж явах та. Тэр цагаа ашиглаад хиттийн жимнүүдийг ямархуу байдаг талаар жоохон танилцуулъя. Хиттийн жим нь ерөнхийдөө болохоор үнээсээ хамаараад бас янз бүрийн өөр хэмжээний өөр гоё муухай байж болох юм дээ. Миний жим болохоор тийм үнэтэй биш ээ. Гайгүй одоо Монгол төгрөгөөр хэмжүүлэхэд сарын 60,000 болон тэгээд бүх юм нь бүрдсэн болохоор би одоо энд ингээд 7 хоногийн 4-5 удаа дасгал хийгээд ямар ч асуудалгүй байдаг. Хитний хаталтаа хийх гэж байна. Хийж их хацлаар хамт хийдийн танилцуулъя. Манай жим болохоор нэг юм харагддаг. Хитний хаталтаа хийж байна. За, цээж хийцгээе. Одоо Avengers явахад бэлэн болсон байна. Ингээд киногоо үзэж танасыг дуусгая. Ха га. 八点元气球，8点球。哎，你好，哪位啊？ За одоо ингэ метродоос сууд явж байна. Жил хүлээсэн одоо шүнийг үзэж байна. First 别去扛 Prince 岛。我里呢，这个。Тэгэхээр хэлэх зүг болтгүй юм дээ. Энд гим үзээгүй хүмүүстэй. Хурдан үзгийж хэлмээр байна. Тэг би ер нь ямар ч юм та нарт спойлдохгүй нэг юм хэлэхэд болохоор үнэхээр сэтгэлийн бэлтгэлтэй үзээрэй. Тэгээд найзуудтайгаа хамт үзээрэй гэж хэлмээр байна. За сайн мэцхан юу бацгаана тэгэхээр санга байна. Өндөр тэгээ би та бүхэнд блогийнхаа хажуугаар бас нэг тусгай юм үзүүлэхээр ирлээ. Тэгээд би өнөөдөр та нарт монгол хэлэнд өргөн ашиглагддаг хятад үгнүүдийн жишээг та нарт дурдах болно. Мэддэгч бол мэддэгч байл айгүй сонирхолтой үгнүүдийн яг адилхан утгаа хадгалж ашиглагддаг хятад үгнүүдийн монгол үгийн санд яг ямар хөө байдлаар орсон байна вэ гэдгийг та нарт харуулъя. Тэгээд нэг юм нь болохоор хятад үгнүүдийн нэг онцлог нь орос үгнүүд одоо жишээлбэл кино машин гэдэгтэй адилхан нэр үгэнд оруулахаас гадна дүрмийн үг одоо ингэ дэмийг тайлбарлсан үгэнд айгүйх монгол хэлэнд ашиглагдсан байдгийг би одоо хятад ирээд хятадаас сурсныхаа дараа айгүйх анзаарсан. Тэгээд цаг алдалгүй жишээлгүй орцоо. Тэгэхээр эхний жишээ нь болохоор хамгийн амархнаас эхлэе. Одоо шиуга тий шиуга одоо хүн болгоо мэдэх бах шиуга байцаа гэдэг тиймэрхүү үгнүүд бол хятадаас ирснийг бол хүн болгон гадардаг.
Гэхдээ зарим хүмүүс хизээч гадралтгүй зүйл болохоор мөөг тэгээд лууван гэдэг үгнүүд бас хятад хэлнээс гаралтай байна. Лууван болохоор одоо хятадаар болохоор энд луобо гэж хэлэгддэг. Тэгээд энэ нь болохоор яг зөвөр лууван гэсэн үг. Тэгээд мөөг болохоор бүр яг адилхан сонсогддог. Мөөгү. Тэгэхээр энэ хоёр үг бас хятадаас орж ирсэн юм байна. Монгол хэлэнд нэр үг биш арай амир дүрмийн үг гэж хэлэх юм уу? Тиймэрхүү янзтай одоо янз те ямар янзтай бэ те түүний янз нь ямар хөө юм бэ те жоохон муу янзтай гэж янз гэж ярьдаг те янз гэдэг нь болохоор яг юм хэлбэр төрх одоо тийм тэр үний байгаа байдал тийм юм илтгэдэг. Харин сонирхолтой юм нь болохоор янз гэдэг нь хятад үг гэдгийг зарим хүмүүс ерөөсөй гадралдаггүй. Одоо энэ дээр харагдаж байгаа янз гэх тэгэл энэ болохоор хятад хэлэнд аргу өргөн ашигладаг. Одоо жишээлбэл имийг ямар хуу янзтай юм бэ гэж асуух юм бол Монгол нь ямар хуу янзтай юм гэж сууж байгаа бол хятадаар зумаяа гэдэг асуух. Энэ болохоор яг л ямар хуу янзтай юм бэ гэсэн яг адилхан утгатай. Тэгээд монголчууд нэг хизээ яг авсан юм сайн мэдэхгүй байна. Түүхээ судалж үзвэл нэг тоо гарч ирэх баг. Гэхдээ янз гэдэг үг нь бас хятад үг юм байна. Тэгэхээр дараагийн үг рүү орох юм бол бид нэр юмны хүнд одоо хөнгөнийг те одоо тэгэл зах дээр очиод жимс авах гал янз бүрийн ус мус ярингууд жин гэж асуудаг те. Би амар таргалцчээ турччээ гэж санаа зовоолангууд фитнес дээр очиод жингээ үзэж хэлээ те. Тэгвэл жин гэдэг үг одоо энэ жин гэдэг үг нь бас хятад үг юм байна. Бас одоо ингэж яваадах юм бол монгол хэлний хятад үг нь бас юм зөндөө байдгийг та нар их анзаарч байгаа бах. Жин гэдэг нь болохоор хятад хэлэнд байдаг хэмжүүр үг. Одоо хятадаар бол янц хэмжүүр үг гэсэн. Тэгээд жин нь болохоор 500 грамтай тэнцдэг. 2 жин нь 1 кг-тай тэнцдэг. Хятадаар килограмм гэдэг нь болохоор гүнзин гэдэг. Утга нь жоохон өөрчлөгдсөн ч гэсэн монгол хэлэнд ашиглагддаг бас нэг хятад үг юм байна. Дараагийн хэдэн үг нь болохоор та нарыг бүр гайхшруулж магадгүй. Зарим хүмүүс бас ерөөсөө энийг хятад үг гэдэг ерөөсөө бас энэ хизээч бодож байгаагүй байх. Гэхдээ эдгээр үгнүүд бол хятад үг. Одоо энэ топ 3 гэсэн үг те. Топ 3 хамгийн гайхшруулах үг байх. За 3 дахь нь болохоор юмны шинж чанар гэдээ ярьдаг те. Бид нэг бүр аль эртнээс ашиглаж ирсэн. Төрсөн цагаас л ахуулаад юмыг яаж тайлбарлахдаа түүний шинж чанарыг ямар хуу бэ те. Янз нь ямар хуу вэ илгээ ярьдаг байсан. Тэгэхээр энэ шинж гэд байгаа үг нь болохоор өөрөө хятад үг юм байна. Шинжүү гэж бодохоор те. Гэтэ шинж гэдэг үг нь хятад үг юм байна. Одоо энэ ганц ирэх шинж гэдэг. Энэ яг утга нь монгол хэлэнд бүр яг адилхан. Яг одоо монголоор тайлбарлах гэхээр тэнд яг өөр орлуулах үг толгойн дээрээс орж ирэхгүй монгол хэлний үгээс жоохон муу болохоор уушлаараа монголчуудаа шинж гэдэг нь болохоор яг энэ шинж чанар, шинж төрх цаанаасаа төрсэн шинж тиймэрхүү шинж гэх тиймэрхүү чанараараа шинж гэдэг үг нь болохоор өөрөө хятад үг юм байна. За хоёр дахь үг нь болохоор бид нар шиваг тарус гэж ярьдаг те. Харин англиар бол pumpkin буюу энэ холуу гэдэг жимс. Холуу гэдэг жимс нь монгол хэлэнд нэр байхгүй гэж бодож байгаа. Зарим хүмүүс одоо хамгийн ялж байгаа монголоор холуу гэдэг чинь те. Холуу гэдэг чинь яг монгол нэртэй гэж бодож байгаа бол холуу гэдэг чинь өөрөө хятад үг юм байна. Ямар хэцүү те. Шивга холуу бүгд хятад үг. Тэгээд яг энэ түүхийг ярих юм бол ингээд өмнө нь Бээжин буюу одоогийн байгаа хятадын урд хэсэгт одоо ингээд ерөөсөө иймэрхүү жимснүүд ургадаг байсан. Одоо жишээлбэл шивга холуу гэх жимснүүд ерөөсөө ургадаг байсан. Тэнгүүт одоо си буюу энэ хойн талд хятадын хойн ингээд Бээжин яг төв газар нь ингээд ерөөсөө иймэрхүү жимснүүд ургадаг байсан. Тэгвэл хятадын урд буюу сифон тал руугаа одоо урд тал руугаа энэ шивга холуу гэх жимснүүд ургадаг байсан учраас эдний нэр нь болохоор сигва буюу си энэ урдаас ирсэн жимс гэсэн утгатай. Тэгээд холуугийн бүтэн нэр нь болохоор сихулу. За одоо тэгэхээр хамгийн чамаа зөчөлдөөлж магадгүй үг байлаа. Магадгүй та нар хизээч өмнө энэ хятад үг гэж бодож байх зарим гадарч ирсэн л багталтаа. Гэхдээ энэ үг чамаа зөчөлдөж магадгүй. Тэр нь болохоор одоо те бид нэр одоо ингэж агуу түүхээ яриад дурсаал те агуу Чингис хааны тэр ингэж ярингууд бид нэр Чингис хааны алдтай жанжтыг ерөөсөө мартаж болохгүй те. Одоо сүбэдэ одоо жишээлбэл зэв жанжин гэж ярьдаг те. Скватер жанжин гэж ярьдаг те. Энэ түүхэнд айгүй том одоо Монголын түүхэнд айгүй нэр хүндтэй том үүрэгтэй хүмүүс. Гэтэл тэднийг цоллоод байгаа одоо энэ жанжин гэдэг үг нь
хятад үг юм байна. Одоо яах гэдэг юм бэ? Одоо монголчууд одоо хятад үг авсараад одоо ханахгүй байна уу те? Тэгээ ер нь жанжин гэдэг үг нь хятад гэдэг би ерөөс анзаардаг байсан. Ерөөсөө мэдчихэж байгаагүй тэгээд жанжин гэдэг үг нь өөрөө хятад үг юм байлээ. Хятадаар бол жанжун гэдэг. Жун гэдэг энэ болохоор цэргийн өнгөс жан гэдэг нь болохоор туслах гэсэн үг. Тэгээд ер нь цэргүүдэд туслах жанжун гэдэг. Жанжун гэдэг яг хятад үг нь ийм үг байгаа. Тэгээд жанжин гэдэг үг нь бас хятад үг юм байна. Миний гаргасан чигсаалт дууслаа. Тэгээд та нарт эдгээр үгнүүд зарим нь зочирдуулсан байж магадгүй, зарим нь угаасаа мэдчихсэн байж магадгүй. Хятадд мэддгүй хүмүүстэй ингээд та нарт би эдгээр үгийг хятад юм байна гэдгийг харууллаа. Тэгээд би үгээрээ бас харууллаа. Тэгээд та бүхэн таалагдсан байх гэж найдаа. Тэгээд ерөө энэ бичлэг таалагдж би та нарт дахиад хэдэн монгол хэлний өргөн ашигладаг хятад үгнүүдийг та нарт гаргаж ирнэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.